Сайн байцгаана уу бүхэндээ сайхан өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр 2017 оны 3 дугаар сарын 31-ний баасан гараг. Мэдээж үзэгч та бүхэндээ бид 17 цаг 30 минутанд дуулснаа гэсэн болцоо цагтаа байдаг. Энэ цагтаа мэдээж Монголын хамгийн өндөр хонжиртай үндэсний лотерейгийн ээлжид даацнуудыг тодруулахад бэлэн болсон байгаа. Үзэгч та бүхэн өөртөө хамгийн ойрхон байрлаж байгаад манай тасалбар борлуулах цэгүүдээр очиад тоглох хугацаа худалдан авч бүгэлснээр тоглолтод оролцох боломжтой байдаг юм шүү. Таны тохирлын хариу 7 хоногийн сандгай тоотой өдрүүдийн 17 цаг 30 минутанд үзэгч та бүхэндээ Icon Цэгийн минь болон үндэсний лотерейн аль биесны Facebook хуудасаар хүргэдэг боломжтой. Ингээд бүгдээр хамтдаа дөрүүдээс эхлэх болон дөрүүдийн манлал та бүхэндээ 3 боломжийг өгдөг. Дөрүүдийн 3, 2, 1-р зэргийн тохирлуудын азтнуудыг хамсаа тодруулцгаая. За дөрүүдийн манд хувьд олоо 40 ширхэг бөмбөлгнөөс ердөө 4 бөмбөлгийг зөв тааж чадах юм бол үзэгч та азтан болох боломжтой. За үзэгч та бүхэнд илүү дэлгэрэнгүй хүргэе. Шилэн хоргоно маань тгээс эсвэрлэг цифр бүхэд 40 ширхэг бөмбөлийг байрлуулсан байгаа. За өөрөөр хэлэх юм бол эдгээр нэг орондоо тоонууд маань нэг л гэхэд 4 удаа тогтсон байгаа гэдэг үзэгч та санах хэрэгтэй. Энэхүү 40 ширхэг бөмбөлгнөөс санамсруугаар 4 бөмбөлөг гарч ирэх болно. Тухайн 4 бөмбөлгийг үзэгч та яг дарааллын дагуу дөрвөлнгийн зөв тааж чадсан тохиолдолд өөрийн тавьсан бацаагаа 500 дахин өсгөж авч азтан болох юм. Ингээд та бүхэнд амжилт хүсье. Дөрүүдийн 3 дугаар зэргийн тохирлоо эхлүүлцгээе. Шилэн хоргоно маань 40 ширхэг бөмбөлөг маань эргэлдэж байна. Гарч ирэх 4 бөмбөлийг хамтдаа авцгаая. Эхний бөмбөлөгийн дугаар 8. Эхний бөмбөлөгийн дугаар 8. Хоёр дахь бөмбөлөгийн дугаар 4. Хоёр дахь бөмбөлөгийн дугаар 4. Хоёр бөмбөлөг шилэн хоргоноос гарч ирсэн байна. За дараагийн бөмбөлөгийн дугаар 7. Дараагийн бөмбөлөгийн дугаар 7. Дөрвөн бөмбөлөг гарч ирэхээс 3 бөмбөлөг гарч ирсэн байгаа. Сүүлчийн бөмбөлөгийн дугаар 6 гэсэн бөмбөлөг гарч ирсэн байна. Сүүлчийн бөмбөлөгийн маань дугаар 6. За ингэснээр дөрүүдийн 3 дугаар зэргийн тохирол дээр 8, 4, 7, 6, 8, 4, 7, 6 гэсэн 4 бөмбөлөг гарч ирсэн байна. Үзэгч та бүх энэхүү 4 бөмбөлгийг яг дарааллын дагуу дөрвөлнгийн зөв тааж чадсан бол өөрийн тавьсан бацаагаа 500 дахин өсгөж авч азтан болж байгаа юм. За энэ бол дөрүүдийн 3 дугаар зэргийн тохирол маань нэсэн өргөжлөлөн бүгдээр хамсаа 2 дугаар зэргийн тохирлыг тоглох болно. За шилэн хоргонд маань мөн адилхан тгээс эсвэрлэг цифр бүхий 4 удаа давхсан 40 ширхэг бөмбөлөг байрлсан байна. Эндээс санамсруугаар 4 бөмбөлөг гарч ирэх болно. Тухайн 4 бөмбөлгөө та яг дарааллын дагуу дөрвөлнгийн зөв тааж чадсан тохиолдолд өөрийн тавьсан бацаагаа 1000 дахин өсгөж авч азтан болох учиртай юм. За энэ бол дөрүүдийн 2 дугаар зэргийн тохирол та бүхэндээ амжилт хүсье. Ямар цаатгүйгээр эргэлдэж байгааг үзэгч та бүхэн харж байна. Гарч ирэх 4 бөмбөлийг хамтдаа харцгаая. Эхний бөмбөлөгийн дугаар 7. Эхний бөмбөлөгийн дугаар 7. За хоёр дахь бөмбөлөгийн маань дугаар 4. Хоёр дахь бөмбөлөгийн дугаар 4. Гарч ирэх 4 бөмбөлөг маань маш санамсаргүй гарч ирж байгаа гэдэг үзэгч та бүхэн маань харж байна. 7, 4 гэсэн 2 бөмбөлөг гарч ирсэн байна. 3 дахь бөмбөлөгийн дугаар 2. 3 дахь бөмбөлөгийн дугаар 2. 7, 4, 2 гэсэн 3 бөмбөлөг шилэн хоргоноос гарч ирлээ. За ингээд дөрүүдийн 2 дугаар зэргийн тохирлын маань сүүлчийн бөмбөлөгийн дугаар буюу 4 дахь бөмбөлөгийн дугаар 5 гэсэн бөмбөлөг шилэн хоргоноос гарч ирсэн байна. За ингэснээр дөрүүдийн 2 дугаар зэргийн тохирол дээр 7, 4, 2, 5, 7, 4, 2, 5 гэсэн 4 бөмбөлөг гарч ирсэн. Үзэгч та бүхэн түрүүнд татхан харсан энэхүү 4 бөмбөлийг яг гарч ирсэн дараалал нь дөрвөлнгийн зөв тааж чадсан бол мэдээж та азтан болж байгаа. Өөрийн тавьсан бацаагаа 1000 дахин өсгөж авч байгаа юм шүү. Дөрүүдийн маань та бүхэндээ 3 боломжийг олгодог. Та хамгийн багадаа 500 төгрөгийн боцоо тавьж тоглох боломжтой байдаг. За ингээд дөрүүдийн 2 болон 3 дугаар зэргийн азнуудаа тодруулсан бол дөрүүдийн сүүлчийн боломж буюу дөрүүдийн 1-р зэргийн тохирлын азныг тодруулах болно. За 3 тоглолтын маань ерөнхий тоглох бол 4 адилхан байдаг. Гэхдээ үзэгч та бүхэндээ дахин
нэг сануулын шилэн хоорондоо мөн адилхан тгээс 9 хүртэлх цифр бүхий 4 удаа давхцсан 40 ширхэг бөмбөлөг байрласан байгаа. Эндээс санамсруугаар 4 бөмбөлөг гарч ирэх болон тухайн 4 бөмбөлгийг үзэгч та яг дарааллын дагуу дөрвөлнгийн зөв тааж чадсан тохиолдолд өөрийн тавьсан бацаагаа 2000 дахин өсгөж авах ёстой. Та бүхэн дөрүүдийн 3 дугаар зэргийн тохирол дээр бацаагаа 500 дахин өсгөж авч дараагийн удаа та 1000 дахин өсгөж авч байсан бол яг одоо энэ хөө эргэлдэг 40 ширхэг бөмбөлгнөөс дөрвийг зөв тааж чадах юм бол өөрийн тавьсан бацаагаа 2000 дахин өсгөж авах юм. Ингээд та бүхэндээ амжилт хүсье. Үзэгч та бүхэн нэвтрүүлэг маш шууд хүрч байгаа учраас та бүхэн тоглолт хэрхэн үнэн бодиттой явагдаж байгааг хянах боломжтой. Дөрүүдийн 1-р зэргийн тохирлын маань эхний бөмбөлгний дугаар 7. Эхний гарч ирсэн бөмбөлгний дугаар 7. Хоёр дахь бөмбөлгний дугаар 2, хоёр дахь бөмбөлгний дугаар 7, 2 гэсэн бөмбөлгнүүд шилэн харнаас гарч ирсэн байна. 3 дахь бөмбөлгийг харцгаая. 3 дахь бөмбөлгний дугаар 7 гэсэн бөмбөлг гарч ирж байна. 3 дахь бөмбөлгний дугаар 7, нийтдээ 4 бөмбөлг гарч ирэх болсон. Сүүлчийн бөмбөлгийг харцгаая. Сүүчийн бөмбөлгний маань дугаар мөн адилхан 7 гэсэн бөмбөлг гарч ирлээ. Сүүчийн бөмбөлгний дугаар 7 гэсэн бөмбөлг гарч ирсэн гэснээр дөрөвдгийн 1-р зэргийн тохирол дээр 7 2 7 7 7 2 7 7 гэсэн дөрвөн бөмбөлг гарч ирсэн. Магадгүй өнөөдрөөс 7-гийн тоо өөрийнх нь азийн тоо гэж бэлэгшээгээд 7-гийн тоо 3 удаа бөглөөд дунд нь 2-ын тоо бөглөсөн 7 2 7 7 гэсэн дараалалаар нь үзэгч та тоглох хугацаа бөглөж чадсан бол дөрүүдийн 1-р зэргийн тохирол дээр өөрийн тавьсан бацаагаа 2000 дахин өсгөж авч азтан болж байгаа юм. Дөрүүдийн маань хувьд бол нэг бөмбөлөг 4 удаа давхсан байдаг гэдгийг үзэгч та бүхэндээ түрүүн хийсэн. За тэгвэл энэ удаагийн тохирол дээр маань 7-гийн тоо бас 3 удаа гарч ирж байна. 7 2 7 7 гэсэн энэхүү бөмбөлгийг зөв таасан бол үзэгч та дөрүүдийн 1-р зэргийн тохирлын азтан болж байгаа юм. За өргөжлөлөн хамтдаа 50 сая төгрөгийн хонжиртай 6D тохирлын азнуудыг тодруулах болно. Ингээд үзэгчдэд уламжлалт насаараа дүрмийг танилцуулъя. Шилэн хоргонд маань тгээс 9 хүртэлх цифр бүхий 60 ширхэг бөмбөлөг байрласан байгаа. За өөрөөр хэлэх юм бол эдгээр нэг орондоо тоонууд маань нэг л гэхэд 6 удаа давцсан байгаа гэдгийг үзэгч та санах хэрэгтэй. Эндээс санамсргүйгээр 6 бөмбөлөг гарч ирэх болно. Тухайн 6 бөмбөлгийг үзэгч та яг дарааллынхын хувьд бол урдаас нь болон хойноос нь та зөв тааж чадсан тохиолдолд зургуулын зөв тааж чадсан тохиолдолд 50 сая төгрөг хожих боломжтой байгаа. За харин хамгийн багадаа 1500 төгрөгийн урмын хонжирыг мөн 6D тохирлоос хожих боломжтой дээ. За энэ маань бол урдаас нь болон хойноос нь 2 бөмбөлгийг зөв тааснаар 1500 төгрөг, 3 бөмбөлөг зөв таах юм бол 15000 төгрөг. За 4 бөмбөлөг зөв таагаад 150,000 төгрөг авах ёстой бол за 5 бөмбөлийг зөв таагаад сая 500,000 төгрөгийг авах боломжтой. За харин мэдээж зургуулын зөв тааж чадсан тохиолдолд 50 сая төгрөгийн азтан болох юм. Энэ бол мэдээж 6D тохирлогоо ингээд үзэгчдэд амжилт хүсээд ямар 6 бөмбөлөг гарч ирэхийг хамтдаа харцгаая. 1500 төгрөгнөөс эхлээд 50 сая төгрөг хожих боломж байгаа. Шилэн хоргонд маань одоо бол 60 ширхэг бөмбөлөг эргэлдэж байгааг үзэгч та бүхэн харж байна. 6 бөмбөлөг гарч ирэх ёстой. Эхний бөмбөлгний дугаар 7. Эхний бөмбөлгний дугаар 7. Хоёр дахь бөмбөлгний дугаар 6. Хоёр дахь бөмбөлгний дугаар 6. За үзэгч та бүхэн 7 6 гэсэн хоёр бөмбөлгийг зөв таах юм бол 1500 төгрөг хожиж байгаа. За үнээс мөнгөнд өсөж явах боломжтой байгаа. 3 дахь бөмбөлгний дугаар 6 гэсэн бөмбөлөг гарч ирж байна. 3 дахь бөмбөлгний дугаар 6. 3 бөмбөлийг зөв таасан бол үзэгч та 15,000 төгрөгийн азтан болж байгаа. Үүнээс мэдээж мөнгөнд өсөж явах боломжтойгоо тоглолтоо өргөжлөж байна. 4 дахь бөмбөлгний дугаар 9. 4 дахь бөмбөлгний дугаар 9. 7 6 6 9 гэсэн 4 бөмбөлийг зөв таасан бол үзэгч та 150,000 төгрөгийн азтан болж байгаа. За 5 дахь бөмбөлгний дугаар 4. 5 дахь бөмбөлгний маань дугаар 4. 6 дахь бөмбөлгний дугаар тэг гэсэн бөмбөлөг гарч ирж байна. 6 дахь бөмбөлгний дугаар тэг. За ингэснээр 6D тохирол дээр маань 7 6 6 9 4 тэг. За давтаж хэлье. 7 6 6 9
4 тэг гэсэн 6 бөмбөлөг гарч ирсэн байгаа. Энэхүү 6 бөмбөлгийг үзэгч та дарааллынхаа хувьд урдаас нь гэдэг маань 7-гийн тооноос эхлээд за хойноос нь гэдэг маань тэгийн тооноос эхлээд та урдаас нь болон хойноос нь 6 бөмбөлгөө зургуулангийн зөв тааж чадсан бол 50 сая төгрөгийн азтан болж байгаа. За харин та 2 бөмбөлгийг таасан бол хамгийн багадаа 1500 төгрөг хожих боломжтой. Ингээд таасан бөмбөлгийнхаа таагаар та мөнгөнд өнгөсөж явах боломжтойгоор 6 тоглолтод оролцож азтан болсон байгаа. Ингээд та бүхэндээ баяр хүргэе. Өргөжлөлөн бүгдээрээ хамтдаа хамгийн өндөр хонжиртай 642 тоглолтыг энэ цаг мөчид тоглох болно. За шилэн хоргод маань 1-ээс 42 хүртэлх цифр бүхий 42 ширхэг бөмбөлөг байрласан байгаа. За өөрөөр илүү тодруулж хэлэх юм бол нэг бөмбөлөг ердөө нэг байгаа гэдгийг үзэгчтэй санах хэрэгтэй. Энэхүү 42 ширхэг бөмбөлгнөөс маань санамсруугаар гарч гарч ирэх үндсэн 6 бөмбөлгийг үзэгч та дараалал огт хамааралгүйгээр зургуулангийн зөв тааж чадвал 120 сая төгрөгийн азтан болно. За 642 тохирол дээр маань олоо 7 дахь бөмбөлөг буюу бонус бөмбөлөг гарч ирдэг. За бонус бөмбөлгөний тусламжтайгаар урмын хонжир 10,000 төгрөг, 300,000 төгрөг, 12 сая төгрөгийн азтангууд ч мөн энэ тохирол дээрээс маань тодорхой боломжтой. За үзэгч та бүхэн түрүүн хэлсэн үндсэн 6 бөмбөлгнөөс 3 бөмбөлгийг за бонус бөмбөлөгтэйг нийлээд 4 бөмбөлөг зөв таасан бол 10,000 төгрөг, 5 бөмбөлөг зөв таасан бол 300,000 төгрөг. За тэгээд 6 бөмбөлөг зөв таасан бол та 12 сая төгрөгийг 642 тохирол дээрээс маань хожих боломжтой юм байна гэдгийг ойлгочих хэрэгтэй. За энэ 642 тохирол хамгийн өндөр хонжир 120 сая төгрөг та бүхэндээ амжилт хүсье. Цифр бүхий 42 бөмбөлөг шилэн хоргонд маань нэргэлснээр одоо 6 бөмбөлөг гарч ирэх болно. За эхний бөмбөлөгийн дугаар 17. Эхний бөмбөлөгийн дугаар 17. Хоёр дахь бөмбөлөгийн дугаар 41. Хоёр дахь бөмбөлөгийн дугаар 41. 17-41 гэсэн хоёр бөмбөлөг шилэн хоргоноос гарч ирсэн байна. Урдах бөмбөлөгийн дугаар 38. Урдах бөмбөлөгийн дугаар 38. Эхлээд гарч ирэх үндсэн 6 бөмбөлгийг дараалал хамааралгүйгээр зөв тазнаар азтан болох боломжтой. Дөрөвдөх бөмбөлөгийн дугаар 15. Дөрөвдөх бөмбөлөгийн дугаар 15. Бөмбөлөгийн дугаар 31, 5 дахь бөмбөлөгийн дугаар 31. 17, 41, 38, 15, 31 гэсэн 5 бөмбөлөг гарч ирсэн байна. За ингээд үндсэн бөмбөлгнүүдийн маань сүүлийн бөмбөлөг буюу 6 дахь бөмбөлөгийн дугаар 7. 6 дахь бөмбөлөгийн дугаар 7. За одоо харин 642 тоглолтын маань бонус бөмбөлөг гарч ирэх болно. Бонус бөмбөлөгийн дугаар 27. Бонус бөмбөлөгийн дугаар 27 гэсэн бөмбөлөг. Бонус бөмбөлөгийн дугаар 27 гэсэн бөмбөлөг гарч ирснээр 642-ын маань бүх бөмбөлөг гарч ирсэн. Ингээд үзэгчдээ үндсэн 6 бөмбөлгийг гарч ирсэн дараалалаар нь танилцуулъя. 17, 41, 38, 15, 31, 7 давтаж хэлье. 17, 41, 38, 15, 31, 7 гэсэн үндсэн 6 бөмбөлгийг үзэгч та дараалалт хамааралгүйгээр зургуулангийн зөв тааж чадсан бол хамгийн өндөр хонжир буюу 120 сая төгрөгийн азтан болж байгаа. За харин өнөөдрийн тоглолтын маань бонус бөмбөлгний дугаар 27 гэсэн бөмбөлөг гарч ирсэн. Бонус бөмбөлгний дугаар 27. Энэхүү бөмбөлгний тусламжтайгаар мэдээж 10,000, 300,000, 12 сая төгрөгийн азтангууд тус тодорсон гэсэн үг юм. За ингээд үзэгч та бүхэндээ 642 тоглолт маань тун амжилттайгаар хүрсэн учраас өнөөдрийн маань тохирол үгээр өндөрлөх болсон байна. Бүгдээрээ хамтдаа дөрүүдийн 1, 2, 3 дугаар зэргийн тохирлын азтангууд олон 6-642 гэсэн тохирлуудынхаа баасан гарагийн азтнуудыг шууд тохируулж дууслаа. Дараагийн тохирол мэдээж шинэ хоногийн даваа гарагийн 17 цаг 30 минутанд үзэгч та бүхэндээ Icon CGM болон үндэсний шатран албан ёсны Facebook шууд хүрэх байгаа. За харин та бүхэн тэрхүү тохиролтой хэрхэн оролцохоо мэдэхгүй байгаа л өөртөө хамгийн ойрхон байрлаж байгаа манай тасалбар борлуулж байгаа цэгүүд дээр очиад тоглох хугацаа худалдан авч бүгөөснөр тохиролтой оролцох боломжтой юм шиг. Ингээд бидэнтэй үргэлж ханцтай байдаг эрхэм үзэгч та бүхэндээ баярлалаа. Дараагийн дугаараар уулзлаа. Тэр баяртай.